сайн бацгаана уу цөмөрөнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та хэдтэй би 7 хүрд болон чакраны талаар мэдээлэл өгөх гэж байна. Тэгээд энэ талаар бол бас нэлээдгүй нэг үе бодох юм бол хүмүүс мэддэг болсон, хэрэгжүүлдэг болсон. Тэгээд ер нь чакра гэж юу, энийг ер нь амьдралд хэрхэн хэрэгжүүлдэг, юунаас олж бидний энергийн төвшин унжидгийг, тэднийг бид хэрхэн нээж бүх зүйлсүүдэд нөлөөтэй байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ талаар мэдээлэл өгөх зорилготой энэ видео хийж байна. Тэгээд нэг үе бодвол нэлээдгүй хүмүүс мэдж байгаа ч гэсэн мэдгүй байгаа хүмүүс бас байна. Дээрэс нь мэдсэн ч гэсэн хэрэгжүүлэхгүй хүмүүс байгаад байна. Хэрэгжүүлсэн ч гэсэн амьдралын хэв маяг болоод насан туршдаа хэрэгжүүлдэг буюу юм хэм маяг буюу дадлал зөрчлийг бий болгож бас чадахгүй байгаадаа харагдсан. Тэгэхээр энэ талаараас би та хэдийгээс мэдээд цаашид хэрэгжүүлээд ингээд амьдралдаа дадал болгоод явах юм бол хүний амьдралд юм гайхалтай өөрчлөлтүүд гарч ирдэг гэдгээс та хэдтэй өөрийнхөө нөгөө туршлагаас бас хэлж байгаа юм шүү. Тэгээд за 7 хүртний энерги гэдгийг бол ер нь энэ бол шинжлэх ухаанаар нотлогдсон. За тэгээд эрт дээр үеэсээ бол хүмүүс маш сайн мэддэг хэрэгэлдэг юрэчүүд, ромчууд ч юм уу те. Тэр талаараа хэрэгэлдэг байсан бол одоо бол энийг нэг тухайн үед бол мохор сүсэг гэдэргээд ингээ бүр нам дарцсан бол одоо ингээд маш олон хүмүүсийн энергийн төвшин сэрж гэн, сүнс сэрж гэн гэх те. Тэгэхээр ийм нөгөө энэ дэлхийн ертөнцийн өөрөө ийм сүнслэг, оюунлаг ийм 5D ертөнц рүү шилжиж гин гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр 5D ертөнц гэдэг нь юу юм гэхээр бид нар өмнө нь 3D ертөнцид амьдарч исэн буюу за энэ ганчмаг гэдэг хүн ийм бие хаатай, ийм царай зүстэй, ийм амьдралтай гэж хардаг байсан бол 5D ертөнц буюу тухайн хүний сэтгэлийг тухайн өөрийнхөө хүмүүсийн бэлгээнүүдэд маш их нэгдэж хүмүүсийг таньж мэдэж энергийн түвшнээр мэдэж эхэлж байгаа эндийг хэлээд байгаа. За тэгвэл хамгийн 7 хүрдний хамгийн ихний хүрд бол суур хүрд, үндэс хүрд гэж байдаг. Улаан өнгөтэй яг байрлалаар бол бидний ахар сүлэнд байдаг. За энэ хүрдийг итгэхгүй болохоор яадгүй гэхээр энэ нь ерөөсөө байшингийн суур гэдэг шиг амьдралын суур байх нь штэ. Тэгэхээр энэ хүрд итгэхгүй болоод тэрхээр амьдралд гарах гэдэг, унах гэдэг, ажилд орсон ч тогтдоггүй, эхнэр нөхөр тогтохгүй ч юм уу те олон хүнтэй салж нийлэх яг ингээд газартай холбоотой газрын түвшний энерги авч идэг ийм хүрддэг гэмтээд ирэхээр нэг жоохон зүйлс тохиолдохоор нэг осол аваарт орчих гээд байдаг ч юм уу те. Ингээ бүх юмтай ингээ холбоотой байдаг учраас маш чухал хүрд байгаа. За тэгэхээр энэ хүрд итгэхгүй болоод ирэхээр биднэрт иймэрхүү зүйлсүүд тохиолдоод ирэх нь буруу газраар явах. За буруу газраар явах гэдэг нь юу юм гэхээр шүүх, цагдаа, за тэг баар, савч гэдэг юм уу те дандаа юм амжилтгүй сөрөг эрчим цугларсан тийм энергитэй газраар их явах гэж байна. За тэгэхээр энэ хүрдийг бид нэр итгэвчүүлээд нэг тарнууд байж идэг. Тарнуудыг би яасан ингээ хажууд оруулна. За тэгээд дээрэс нь өнгө байдаг, хүнс байдаг те. Тэгэхээр үе бие махбод руу ороод ирэхээр өвчин юм гэхтэй, үе мөчний асуудалтай, за хөлний улаар дагаж өвдөх гэдэг ингээд бүр ингээд ер нь бол энергийн би өмнө нь аура энерги бас юу оруулсан байсан. Тэгэхээр энергийн аура гэмтээд ирэхээр бүр цаашаага юу бие махбод руу ороод ингээ гэмтээд ирдгээ гэж ярьж ирсэн. За тийм болохоор бид нар энэ үедээ ер нь байнгын анхаарч итгэвтэй байх нь маш чухал байгаа. За улаан өнгөтэй учраас улаан өнгийн эд зүйлс ер нь бол хэрэглүүл маш сайн. За ялангуяа гутлынхон уланд ийм улаан өнгийн улавч дэвсчүүл энэ бол хамгийн наазахын тэгээ зарим ийм гоёмсог эмэгтэйчүүдийн дүүбэл улаан уулмалтай байдаг те. Энэ манаас учиртай байх нь. За тэгээд улаан оймс өмсөх, улаан дотор хувц өмсөх. За зарим хүмүүс ингээд хөлөндөө юм улаан утас сэдэр зүүцсэн байж идэг те. Тэр иймэрхүү байдлаар бас өнгөөр энэ суур энергийг идэвхжүүлж идэг. За хүнсэр гэх юм бол бид нарт улаан өнгийн жимс ногоо помидор ер нь ингээд хүн өөрөө байглаас өгдөлтэй байгалийн л бүтээгдэхүүн шүү дээ те. Тэгэхээр яг байглаас энерги авч идэг, байгалийн орц найрлага, байгалийн жимсээр энэ хүрдийг тэтгэж идэг. Тэгэхээр помидор байна те. За тэгээд улаан өнгийн амар жимс байна. За ер нь ингээд улаан өнгөтэй холбоотой улаан алимч гэдэг юм те. Иймэрхүү зүйлсүүдийг хүнсэндээ төлхөө хэрэглэх юм бол энэ хүрдний суур бэхжиж идэг буюу энэ хүрд илүү ингээд идэвхтэй болж идэг. За тэгээд би бас ингээд хүн өөрийгөө засах гэдэг тийм бас нөгөө мэдээлэл өгчээсэн. Тэгэхээр тэн дээр ингээд яг ингээд
үндэс хүрд буюу одоо лаан заслыг хийж явахдаа яг үндэс хүрд буюу одоо тэр хөл хавцаа за энэ хахар сүүл хавцаа улаан өнгийн лагаар ингээд ер нь өөрийгөө ингээд энэ хүрдээ энэ ааврагаа ингээд цэвэрлж идэвхжүүлж авах юм бол энэ бас аягүй сайн идэвхжилж болж өгдөг. Тэгэхээр за энэ хүрд ингээд идэвхжээд ирэхээр эсэргээрээ ямар болдгоо гэхээр амьдралд одоо ноён нуруу сайтай, уур суур сайтай тий. За тэгээд ер нь нэг одоо зөв газруудаар явдаг буюу чиний одоо ингээд уулзж байгаа хүн тэгээ очиж байгаа газар ерөөсө чиний дандаа зөв чиглэл рүү чиглүүлж идэг ийм маш чухал хүрд байдаг байна. Тэгэхээр энэ хүрдийг идэвхжүүлээд ирэхээр чиний одоо амьдралын одоо хэв маяг, амьдралд нөлөөлж байгаа зүйлс, найз нөхөд ингээд бүх зүйлсүүд ингээд аяндаа ингээд эерэг энергиэр ингээд татагдаад эерэг хүмүүс нь ингээд чам руу татагдаад ирдэг. За хитрхи сөрөг байлаач гэсэн чамд эргээр нөлөөлдөг. Чи өөрөө эргээр нөлөөс тэр хүмүүсийг засах ийм боломжтой болоод ирдэг байна. За тэгэхээр энэ хүрд ер нь бол маш чухал одоо амьдралын суурь үндсэн хүрд байх нэ. За тэгээд дээрэс нь одоо дараагийн хүрд болохоор одоо 2 дахь хүрд буюу бэлгийн хүрд гэж байгаа. За яг одоо давсаг орчин буюу хүүсний нүхнээс доод 4 3 байрладаг. За энд бол яг одоо эрэгтэй эмэгтэй одоо хүмүүсийн одоо хоорондын харилцаа одоо гэр бүлийн нандин харилцаа тий одоо эхнэр нөхрүүд бие биендээ одоо хуурахгүй байх одоо хоёр дахьч одоо тэгээд орж ирэхгүй байх одоо нэг юм хасуудын таатай харилцаа буюу гэр бүлийн бат бөх харилцааг одоо илтгэж өгч идэг энэ хүртэдэг. За тэгээ энэ хүрд гэмтгэр эсэргээрээ эдгээр одоо таагүй зүйлсүүд тохиолддог байх нь. За тэгээд салалт маш их явагддаг байх нь. Биеиндээ итгэхгүй байх, хардал, сэрдэл, дараар тавилт те. За тэгээд иймэрхүү зүйлсүүд одоо тохиолддог. За эрүүл мэнд рүүгээ ороод ирэхээр яадгүй гэхээр одоо давсаг тэ давсаг орчмын одоо нойр булчирхайг нь одоо төрөө булчирхаач гэдэг юм уу те. Тиймэрхүү одоо биесийн одоо нэг өвчлөлүүдийн их үсээр өндгөвчний үйл ажиллагаа дагалдаад ирэх гэсэн юмнууд болоод ирдэг. Тэгэхээр энэ бол юм оронж өнгөтэй. За тэгэхээр юм оронж өнгийн одоо эдэмсийг одоо хэрэглүүл илүү одоо энэ хүрдийг тэтгэж өгдөг байхад за бас ингээд энд би юуг нь оруулдлыг одоо хүрдэнд одоо унших одоо тайлах тэр тарны нас ингээд давхар ингээд оруулж байна. Тэгээд оронж өнгийн одоо хувцас өмсөх оронж өнгийн одоо дотор хувц байдаг юм уу. За эсвэл ингээд нэг юм жижигхэн юм бандаг цэцгнүүдийг ингээд бид нар дотор хувцсан дээр ингээд өнгөөр нь одоо байнгын оронж улаан юм өмсөд байдгүй ч гэсэн цагаан ч юм уу одоо хар өнгийн дотор хувцсан дээр юм жижигхэн бантагнуудыг эсвэл юм жижигхэн шигтгээнүүдийг ч юм уу те ийм одоо чимэглэлүүдээр ингээд өнгийн юмнуудаар байх бас боломжтой байдаг. Тэгэхээр тийм оронж өнгийн зүйлсийг ер нь ингээд одоо гатлахныхаа өрөөндөө ч юм уу те оронж өнгийн юм хостой одоо лаасаж болно. За тэгээд оронж өнгийн одоо юм гоё хос сүвнэрүүд ч юм уу те тиймэрхүү одоо орон үнжлийнхэн даваг оронж өнгийн гоё дээр оронж өнгө орсон тийм хатгамал ч юм уу орныхын тэмдэгтад тавьсан тийм сүвнэр ч юм энэ бас айгүй чухал байдаг учраас яг ийм оронж өнгийн зүйлсийг арай илүү их хэрэглээрээ. За тэгээ өмөд байж болж гэн. За тэгээ бүслгүүнээс доошогоо давсан урт подвол гэртээ одоо гэрийн одоо халаад гэрийн одоо сарфан энтрээ одоо тийм оронж өнгөөр сонгох юм бол бас одоо хэрэгтэй ах нэ. За тэгээ жимс ногооноос гэх юм бол мэдээж одоо жүрч байна те. За тэгээд өөр одоо оронж өнгийн одоо лоон байна те. Тэгээ оронж өнгө орсон одоо хүнс ногоонуудыг оронж өнгө орсон одоо хүнс ногоонуудыг төлхөө хэрэглэх юм бол илгийн үр дүнтэй юм байдаг бах нэ. За тэгээд энэ хүрд одоо итгэвчээд ирэхээр одоо мэдээж одоо айгуу гоё юм гэр бүл байдаг. Хамгийн одоо чухал юм ээж аав таатай харилцаатай гоё гэр бүл байх нь хүүхдэд нөлөөлж эхэлдэг. Эргэн тойрны өмстэй ч гэсэн үлгэр дуурайл болсон юм гоё хосууд эдэр харагддаг те. Тэгэхээр ер нь бол ингээд жижигхэн зүйлээ өөрчлөхөд бид нар ингээд нэг амьдралд нэг асар олон зүйлийг ингээд өөрчлөөл ингээд нэг юм амар олон одоо тийм үнэтэй их мөнгө төгрөг төлөөл ингээд энэ тэнд очиад засал ном хийлгээл ингээд явдаг. Ийм жижигхэн зүйлээ өөрчлөөд өөрөө энергийн төвшингөө өөрчлөөд өөрөө тэр нэг хүртүүтэй байнга идэвхтэй хахад ер нь үндсэн 7 хүртэн дээр бидний бүх энерги голлох энерги буюу энэ хорвоо ертөнцтэй холбогдож байгаа энэ ажил амьдрал те харилцаа хамтлаг гэх бүх зүйлсүүд одоо нөлөөлж байдаг байх нэ. За тэгээд дараагийн хүрт бол одоо наран сүлжээ хүрт буюу хүүсний нүхнээс дээш 2 3
байдаг. За энэ нь болохоор ходоод орчимд буюу за энэ бол одоо цэвэр одоо мөнгөний хүрд агаад байгаа. Тэгэхээр энэ хүрд гэмтээд ирэхээр бид нэр эд баялаггүй болох одоо орон байр, машин унаа, за одоо мөнгө төгрөг дээрээс орж ирэхгүй болчдөг, орлогын үүд таасчдаг. За орсон ч гэсэн орсон шиг хурдан гараад идэг те ингээд нэг юм орлого зарлага тогтдгоо асар их одоо савна авах гэж ярьдэн шүү дээ тий. Орлогын үүд ном гоцсон ч гэдэг юм. Тэгэхээр энэ ерөөсөө хүртний гэмтэл аваад байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол одоо энэ монголчуудын цаг үед өнөөдрийн нөхцөлд бол энэ хүртний гэмтэл бүр асар их харагдаг. Эрүүл мэндийн асуудал руу ороод ирэхээр одоо нөгөө ходоод гидсний үр өсөөл, ходоод өвчлөл, за дээрэс нь одоо нөгөө хоолны шингэц муудах, гидсхий дүүрцэн одоо хөвлийн эсгэрээ харгалалт эдэр гэдэг юм чинь бүх юм ингээд холбоотой байгаад байна. За тэгэхээр мэдээч энэ хүртийг идэвхжүүлэхийн тулд за тарин энд байгаа. Тэгээд дээрэс нь шар өнгөтэй учраас шар өнгийн эд зүйлсүүдийг идэх хэрэглүүл илүү үр дүнтэй байдаг бахны. За эртээр үеэс манай монголчууд одоо шар дордон бүс мөс одоо дийлээ бүсэлдэг байсан чинь бас учиртай байдаг байсан бахна тийм ээ. Тэгэхээр ер нь бол шар өнгийн одоо тэлээ, за шар өнгийн одоо энүүгээрээ нэг юм шар өнгийн юудын да гоё охтууд мөхтүүд маань одоо гинж тий. За тэгээд миний хувьд бол би ингээ хаяа ингээ хөрх юм смайлуудыг ингээд хүснийхаа ингээд дээр ингээд наачдаг. Одоо хар хувц өмсөх ч юм уу тийм тохиолдол ингээд смайл шар өнгийн юмнуудыг ингээд илүү хэрэглүүл илүү өртөнтэй. За тэгээд энэ дээр ч гэсэн тодорхой хэмжээний одоо нэг чулуунууд, энергийн одоо хүртнүүд, үнэт эдэглэлүүд гэж яддаг. Тэгэхээр хүүсний энэ дээр болохоор шар өнгө дээр нь алт орж ирдэг. Тэгэхээр нөгөө хүмүүс ингээд нэг шуналтаад бас алтын эдлэл бас хэрэглээд байдгүй байхаа нэ тэ. Алт бол маш чухал одоо эд баялагийг дууддаг. За хүний одоо сөрөг эрчмийг өөр одоо эзэндээ хүргэдэггүй тэ. Иймэрхүү одоо асар олон зүйлсүүдээр бас учиртай байдаг бахнэ. За тэгээд энэ хүрд одоо идэвхтэй болоод ирэхээр за тэгээд юу хүнсэр гэх юм бол одоо лимон жимс байна. Тэгээд шар өнгийн одоо ямрал жимс байна те. Тэр бүхнийг одоо хэрэглүүлэх зүгээр цэцэрган эдэргээ те. За тэгээд дээрэс нь шар юулаа чинжүү байна те. За тэгэхээр иймэрхүү зүйлсүүдийг төлхөө хэрэглээрээ чавга байдаг те. Бас нөгөө шар тэ ямар чавгалаа байдаг те асарваан ч илүү те. Тэгэхээр тиймэрхүү зүйлсүүдийг хэрэглэх юм байна. За гэртээ тэгээд яг эд баялагт холбоотой ер нь бол төрөвч буюу эдэлж хэрэглэдэг зүйлсээ юм шар өнгө оруулах их зүгээр. За дэгдээ улаан хар ямар ч өнгийн төрөвч хийж болно. Тэгтээ юм шар өнгийн одоо смайл төрөвчин дээр анаах ч юм уу, шар өнгийн цэцэг хатгах ч юм уу те. Тэр юм шар өнгийг итгэвчүүлээ шар өнгийн хувцс, тод өнгийн хувцс гэдэг эд баялагийг өөртөө татчихэдэг болохоор юм учиртай байдаг шүү. Тэгээд гэр орондоо ч гэсэн юм шар өнгийн одоо юм алтадсан юм сүвнэрүүдийг одоо мөнгөний цэцэг байлаа гэж шар өнгөтэй ч юм уу те. Иймэрхүү байвал их зүгээр байдаг. За тэрний дараагийн хүрд буюу зүрхэн хүрд гэдэг. Зүрхэн хүрд болохоор ногоон өнгөтэй байдаг. За ногоон өнгөөр итгэвчээдэг буюу ер нь бол бас хамгийн хүчтэй хүрд буюу яг үндсэн одоо 7 хүрдний яг голын хүрд учраас энэ зүрхэн хүрд өөрөө те хүчтэй нэгдэхэд дээд доод 3 хүрдийг хүчээр нээж идэг ийм одоо хүчтэй хүрд учраас зүрхэн хүрд бол бүр хамгийн чухал хүрд ах нэ. За тэгээд ногоон өнгийн одоо эд зүйлсийг илүү их хэрэгэл. За ногоон өнгийн одоо яг ингээд гоё юм урт гинж ингээд зүгээд яг эндээ юм гоё юм ногоон өнгийн шигтгээтэй юм гинжүүдийг зөөж болж байна. За ногоон өнгийн гоё подварк өмсөх те ногоон өнгийн одоо гоё аксессуар эдэр хэрэглэх эдэргээд ингээд бүх зүйлсүүд юм ногоон өнгөөр идэвхжүүлээд за хоол хүнсээр ногоон өнгийн алин байна, өвөрцөй байна. За тэгээд өөр ногоон өнгийн одоо төрөл бүрийн одоо байцаанууд, салаад навчнууд эдэргээд иймэрхүү зүйлсүүдийг хүнсэндээ хэрэглэх юм бол энэ хүрд илүү идэвхжиж өгчээдэг аа. За тэгээд энэ хүрд хаагдчихаар бид нарт одоо ямар одоо зүйлсүүд тохиолддог гэхээр ингээд юм хүйтэн хүнийг хайрлах сэтгэлгүй. За бүх хүндрээд ирэхээр одоо нөгөө одоо үедээ аллах маллах амар аимшигтай зүйлсүүд тохиолддог. Энэ бол зүрхэн хүрдэнд бүр хаагдсан хүмүүсээс гарч байгаа л ерөөсөө үлдлээд. Тэгэхээр ер нь ингээд энэ одоо хүмүүсийг харилцаа, нэг юм эргэн тойрны хүмүүсийг харж хахад надад бас юу анзаарчихсан бэ гэхээр манай монголчуудын зүрхэн хүрдний энерги энэ төвшин ер нь айгүй сул. Одоо европчуудыг эдгээр ингээ харахаар ингээд
хүүхдүүдтэйгээ ингээд ярилцдаг, тэрвэрдэг, юм л олон ингээд одоо юу гэдэг би энийгээ тэрвэрдэг, энэ халуун дулаа уур амьсгал, тэгээ өдөр болгон хайртай шүү гэдэг үгийг хэлэх иймэрхүү зүйлсээс болоод бидний зүрхэн хүрдэлийн энерги одоо идэвчжээдэг байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол ингээм нэг юм юу гэдэг одоо бол бидний үеийнхэн бас гайгүй болж байна. За бидний доод үеийнхэн гайгүй болж байна. Тэгэхээр бидний ээж аав одоо нэг социализмын үед байсан болохоор ингээл байнга одоо бидрийг тэрвэл хайртай шүү гэж хэлэх. Тэгээ ингээл нэг тийм дотн юм харилцаа одоо байхгүй тийм өссөн хүүхдүүд одоо хүмүүс маш их харагддаг. Тэгээ тэр нь ингээд яг тэр хэв маяг нь ингээд өөрийнхөө одоо гэр бүл буюу дадал зуршилд өөрийнхөө хүүхдэд цуцсан бид нар яг адилхан хүүхдүүдтэйгээ яг тэгж харьцаад байгаад байгаа. Тэгэхээр энэ ингээд удамшаад яваад байгаа нь юу юм гэхээр зүрхэн хүрд ерөөсөө гэмтэлтэй буюу зүрхэн хүрд хаалттай байгаад байгаа. Огт хаалттай бас биш те. Тэгэхээр зүрхэн хүрд хаалттай болоод ирэхээр одоо юм хүүтэн хүндээ нэг юм хүмүүс байдаг шүү дээ. Халдаж болохгүй, нэг халуун дулаан энергигүй. За эсвэл ингээл нэг юм байнга ингээд хүүхэд нь ингээд ээжтэйгээ ч юм аавтайгаа ч юм уу ингээд гоё нэвтрээд ярилцаж чаддаггүй. Эсвэл эхнэр нөхөөрөө хоёр гоё зүрхээ нэгэд хоорондоо ярилцдаггүй. За хүний амнаас ингээд нэг юм гоё үг гарчдаггүй, хайрын үг гарчдаггүй, хайртай шүү чим өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэл өдөр тутамдаа амьдралдаа хөвшүүлсэн гэр бүл хахад хөвшүүлээгүй ингээд хэлэх гэр эвлэхгүй ямар сандаа нөгөө ярьдэн шүү дээ хайртай шүү чамдаа гэсэн чичиж ууцсан байгаа мөн гэдэг шиг тэ эсвэл одоо за ямар хэрэг тарчив яачаа машинаа мөргөлдүүлчих яав юу гэд нөхөр нь тэгдэг гэдэг шиг ингээд энийг ингээд хөвшүүлээгүй байгаа байхгүй. Тэгэхээр зүрхэн хүртийг бид нар нэг надаа маш чухал гэдэг. Тэгэхээр зүрхэн хүртийг бид нар нээгээд ирэхээр бидний одоо ингээд харах үнцөг, амьдралыг харах үнцөг, буюу бусдыг хайрлах үнцөг бүх юм ингээд гоё нээлттэй эхэлдэг. Бусдыг харахаар л хайр өрөөдөг. Би тэр хүнд дургу тэрнтэй хайрцахгүй, би тэр хүнд ингээд гэдэг зүйл хизэж энэ хорвоо ертөнцийн дээр байдаггүй маа. Чи тэр хүнд дургу байгаа, чи харилцаа холбоогоо таслаа гэхэд хинд ашиггүй байдгүй гэхээр ашиг ярих биш энэ өөрөө энергийн түвшний хуулиараа өөрт сөрөг эрчим буюу гомдол цөхрөл гэдэг зүйл өөрт одоо сөрөг нөлөөллийг бий болгож идэг. Хин нэг хүн чамаа гомдоочод гомдоосноо ч мэдэхгүй явж хад чи тэр хүнд гомдоодгүй найдах нь чиний зүрхэн хүртний энергийг улам одоо энергигүй болоод чиний хүртний энерги хаагч гэдэг чинь чиний энергийн түвшин өгч чи нөхрөө хайрлах, хүүхдээ хайрлах, ээж аваа хайрлах, найз нөхдөд харилцаж байгаа энэ харилцаа чинь хаагдаж эхэлж идэг байх нэ. За тийм учраас энэ зүрхэн хүртийг байнга идэвхтэй байх нь ер нь бол маш чухал. Тэр дэрвэрдэг хүнээсээ эхэлнэ гэсэн. Одоо хүүхдээ хараад яг чин сэтгэлээсээ ингээд тэрврээд зүрхэндээ ингээд наагаал ингээд бид нар хүмүүсээ хайртай шүү гэж хэлэхээр ингээд бүр яг ингээд зүрхнээсээ ингээд нэг мэдэрдэн шүү дээ. Яг тэр мэдрэмжийг гаргахдаггүй зүгээр ингээд за аль үнснээ за хайртай шүү гэд ингээд хэлэх нэг өөр яг зүрхнээсээ тэр хайрыг мэдрээд ингээд нэг юм дотроос нэг юм ингээд бид нар ингээд нэлэх хүүхдэд тэрвэртэй ингээд ингээд нөхрөө тэрвэртэй эхнэрээ гэл ингээд жинхэнэ хайртай үний явахтай яг тэр зүрхэн хүртийг одоо итгэвчүүлж байгаа буюу нээж байгаа юм байна л да. Тэгэхээр бид нэр дэрвдэг хүмүүсээс эхэлнэ гэсэн. Нөхрийгөө тэрврээд эхнэрийгээ тэрвэрчдэг. Них гоё ингээд чанга тэрврээд тэгэхэд ингээд хүний зүрхэн хүртний энерги үнэхээр амар итгэвч буюу тухайн одоо хүнийхэн хүртний энергийг нээж өгч идэг гэж байгаа юм. Тэгэхээр хүүхдэд тэрврэх, хайрлах, инхрийлэх, гоё үгээ хэлэх, чамдаа хайртай шүү гэх ингээд ирэхээр бидний зүрхэн хүрд нэгдэж ирнэ. Зүрхэн хүрд нэгдээд ирэхээр бид нар бусдыг хайрлж гэдэг чин сэтгэлээсээ одоо дургүй хүн гэж байхгүй тий хүн болгоны сайхан зүйлсүүдийг олж хараад бусдад хайрыг түгээгээд ирэхээр буцаад чамд асар их хайр ирж байна. Хүн ер нь нэг юм ямар энерги гарч ийн тэр энергийн долгионороо буцаад яг тэр энергийг өөртөө татдаг. Хүмүүс ерөөсөө энэ бол амар энгийн зүйл байхад хүмүүс энийг анзаардаггүй. Одоо ингээд стрессчдэг бол яг тэр стресс чам дээр ирдэг. Бүү яг цойроо шиг байхгүй да чиний амнаас юу гараад цойротод бутаад чиний чихэн сонсогддог билээ те. Яг тэрэн шиг чиний гаргаж байгаа энергийн түвшин, энергийн долгион ямрыг гаргаж чинь яг тэр түвшин, яг тэр долгион чам дээр буцаад ирж байгаа. Яг цөөрөө шиг одоо ингээд бид нар ингээд ус руу ингээд чулуу шитгэд ингээд цаграг үсэл бүр томроод хамгийн том цаграг чам дээр ирж байгаа л гэж бодох хэрэгтэй. Чи энергийн түвшнээ өндөр гаргах юм бол буцаад ирж байгаа энергийн түвшин чинь одоо юу гэдэг байх нь шүү дээ. Бүр том болж ирдэг байх нь. За тэгэхээр энэ бол маш чухал гэдэг байх нь. Тэгэхээр энергийн түвшингөө буюу одоо зүрхэн хүртийг нээгээд ирэхээр одоо нөгөө амьдрал амар гоё болоод ирдэг. Бусдыг хайрлаад ирдэг. Одоо энэ бяцлал хийдэг, ууралдгүй, бухимддаггүй хүмүүс байгаад идэх те. Тэгээ тэр хүмүүс яадгүй гэхээр ингээд зүрхэн хүрт нь байнгын идэвхтэй, бяцлаглаар зүрхэн хүртээ нээгээд сурцсан юм хүмүүс байдаг байх нь ш. Тэгэхээр амьдрал амар энгийн те. Чи ингээд
гоё амьдрахыг хүсэж байгаа бол тэгээ бусдаас хайрыг хүсэж байгаа бол бусдаас хүндлэлийг хүсэж байгаа бол тэгээ чи өөрөө хайрлах чи өөрөө хөдөлж зүрхүүртний энерги идэвхжүүлж. Тэгэхэд ингээд эргээд чамд яг тэр одоо байдлууд бий болж ихэд энэ бол бүр гайхалтай юм аа. За тэгээд ногоон өнгийн эд зүйлсийг илүү хэрэглэх нь байна. За тэгээд ногоон өнгийн хувцснуудыг төлхөө хэрэглэж байгаараа энэ бол тайвширлын буюу байгалийн ногоон гэртээ ч гэсэн юм гоё юм ногоон өнгийн зүйлсүүдийг бас ингээд авч тавьж байгаарай. За дараагийн хүрт буюу хоолой хүрт цэнхэр өнгөтэй байдаг. За хоолой хүрт бол бас маш чухал хүний амжилтыг тодорхойлждаг. Ажил үсийг тодорхойлждаг. Хоолой хүртний энерги гэмтээд ирэхээр яадаг вэхээр бидний хийсэн ажил бүтлгүүтэд байдаг. Яг гоё ингээл нэг юм бодоол ихээр дандаа л юм бэрхшээлүүд гарч ирээд байдаг. Бүтлгүүтэд байдаг. За тэгээд бусдад одоо өөрийгөө одоо илэрхийлэх чадвар муу, дотогшоогоо, нэг бүрэг, нийгэмшдэггүй, дотогшоогоо дэвдийн гэрээс олон хүний дунд орохоор сандраад салгалаад байдаг ч гэдэг юм уу. Амар олон зүйлсүүдээр одоо хоолой өртний одоо хаалттай хүмүүс одоо харагддаг. Тэгээ цэнхэр өнгөтэй учраас цэнхэр өнгийн эд зүйлс одоо ингээд ажлын ярилцлаганд орохдоо хүртэл ийм цэнхэр өнгийн альчуур зүгээд ажлын ярилцлаганд орох юм бол ер нь бол энэ хүртийг идэвхжүүлж яадаг учраас чамайг маш амжилттай байлгаж чаддгаа гэж байгаа. Тэгээ дээрэс нь хоолой хүртний энергийг одоо идэвхжүүлдэг одоо нэрс жимс байна. За байгалийн жимсээр те өөр одоо цэнхэр өнгийн одоо ямар одоо зүйл жимс одоо үс ургамал одоо юу гэдгийг тэр бүгдийг хэрэглэх хэрэгтэй. За тэгээ дээрэс нь цэнхэр өнгийн одоо ийм хоолой зүйлт одоо хоолой юм бантаг те одоо халчуур өдр хэрэглэх юм бол одоо свитер өдр өмсөж байгаа бол ийм цэнхэр өнгийн тэр свитер өдр өмсгөө нь одоо энэ хүртийг идэвхжүүлж яадаг бахнэ. За тэгээ мэдээж ингээ хоолой хүрт идэвхжээд ирэхээр бид нар өөрийгөө зөв илэрхийлж чаддаг. За тэгээ бид нар одоо ингээд ярьсан ч гэсэн бусдад ингээд нэг юм зөвлөгөө хүртэл ингээд хүний зүрхэнд ортол ярьдаг хүмүүс эдгтэй ингээд бүр ингээ халмаартал ингээ бүр хүнд нөлөөлтөл ингээд ангаагаад ингээд сонсдог. Зарим нь ингээд нэг юм юу яриад байгаа ч мэддэггүй ингээд нэг хүний зүрхэнд буугаагүй чихний хайжгаар ингээд нэр тэр нэг тийм юм ярьжсэн тэр үед би нэг анзаараагүй юм биш дээ гэдэг. Тэр бол юуроосоо юу юм хэр зүгээр энэ хүрт итгэвтэй итгэхгүй байгааг нь ялгаа байгаад. Тэр бусдад өөрийгөө илэрхийлж чаддаг буюу ямар ч сэдв ярихдаа яг энэ сэдвийг бусдад одоо түгээж чаддаг, ойлгуулж чаддаг ийм одоо чадвар бол ерөөсө хоолой хүртний энерги, илтгэх ур чадвар, үгийн баялаг, үгээ зөв болж хэлэх, сул үг хэрэглэхгүй байх ч гэдэг юм уу. Ингээд маш олон зүйлсүүд энэ хоолой хүртний энергитэй холбоотой байдаг байна. За тэгэхээр ялангуяа одоо багш, уран илтгэгч, за тэгээ харилцааны ажил хийдэг, бусадтай харилцдаг хүмүүс, за тэгээ бусдад зөвлөгөө өгдөг ийм хүмүүс бол одоо хоолой хүртний энерги буюу хоолой хүртний чакран дээр аюулгүй анхаарч ах хэрэгтэй. За тэгэхээр яг энэ тухай одоо газар одоо би түрүүлсэн ингээд нэг юм лаа ингээд гал өөрөө маш одоо хүчтэй энергиг одоо агуулж идэг буюу хүн өөрөө дэлхийн амьтанд 5 махбодоос энерги авчдаг. Нэг нь бол гал, ус, агаар, газар, шороо тэгээд өвс ургамал, цэцэг гэдэр байдаг те. Тэгэхээр юм хоолой урдны энергиг идэвхжүүлсэн одоо юу цэнхэр өнгийн юм нөгөө лаг одоо ингээ хоолоогоор одоо ингээд идэвхжүүлж ингэж байх. Тэгээ за бас энэ бас тарин оруулж байгаа. За энэ тариныг идэвхжүүлэх юм бол хоолой хүртний энерги илүү идэвхтэй байх нэ. Иш харах гэж байна. За тийм учраас цөмөрөө яг энэ одоо идэвхжүүлсэн ийм зүйлсүүдийг хэрэгжилж энийг ингээ амьдралдаа ийм хэвшил болгох хэрэгтэй. Нөгөө нэг хоолой хүртний одоо энерги юунаас олж гэмтдэггүй гэхээр ерөөсөө тиймэрхүү одоо бид нар амнаасаа муу гаргах юм гоо шугнах энэ болохгүй байх, бүтггүй байх ингээл хинч ч гомдлоод байгаа юм те. Ингээл нэг юм амьдралд гутарсан дандаа таагүй зүйлсэрсэн надад байхгүй болохгүй байх, би чадахгүй, амьдрал ямар хэцүү вэ, надад би яадсгүй ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлсүүдийг гаргах. За дээрэс нь бид нар хин нэг үнийг одоо таагүй зүйлсээр муулах гэдэр гэж байгаа шүү дээ те. Одоо тэр одоо хаалганы цаан ч юм уу тэр гэрте байгаа хүн намайг сонсохгүй. Гэхдээ би тэр хүнийг ингээ муулаад ямар нэгэн байдлаар сөргөөр ингээд хараал хэлэх муулах болгоно тэр хүн сонсохгүй. Харин миний амаар гараад миний хоолой урдны энерги гэмтээд байгаа байхгүй. Энийг хүмүүс өрөөсөө анзаардаггүй. Би хин нэг үнийг муулж би машин бариа явж байгаа хүмүүс хүртэл анзаарахаар ингээд
ингээд зүгээр нэг зам гарч байгаа үнийг ингээд янз бүрээр хараагаа ингээд таксин цугаа явж хаар ингээд бүр ингээд амар стресстэй жолооч нар байдаг те өөмөө гэж янз бүрийг хараал мараал хэлээ. Гэхдээ тэр зам гараад гүйж байгаа хүн сонсохгүй байхгүй. Харин өөрөө өөрийнхөө амар гараад өөрөө өөргөө бухимдуулж байгаа өөрөө өөрийнхөө хоолой урдны энерги гэмтэж идэг. Энэ энерги гэмтгэрээд бүхэр ажил үс бүтчихэд орлого тагж идэг, мөнгө орж ирэх болж идэг байна шүү дээ. Тэгэхээр иймэрхүү зүйлсүүдийг мэдээд ирэхээр амнаас гарч байгаа үгээ хүртэл өөрчлөх хэрэгтэй байдаг. Тэ одоо тийм бүр үнэхээр хэцүү одоо байхгүй байвал одоо өвчтэй байвал өвчин гэдэг үгийг хэлж болохгүй л хана шүү дээ. Эрүүл саруул гэдэг үгээр солих нь байна те. Үр ширтэй байвал үр шир гэж хэлэх биш. Эд баялаг орлогоо нэмэгдүүлэх гэдэргээд хэлж байгаа үгээ хянаад ирэнгүүт бидний хоолон хүрдний энерги итгэвчээд ирэнгүүт энэ бол гайхалтай өөрчлөлтүүдийг амьдралд авчирдаг. Одоо яг ингээд миний энэ 7 хүрдний энергийн түвшин та хэд маань одоо мэдчихэв. Яг ингээд хянаад өөр дээр ингээд хэрэгжүүлээд яваад нэг 7 хоног сар жил явгаад эргээд харахад амьдрал чи яаж өөрчлөгдсөн байна? Хүмүүс ч ямаг яаж хүндэлдэг болсон байна? Яаж чамайг сонсдог болсон байна? Чиний нөхрийн харилцаа, чамайг хайрлах харилцаа ямар болсон байна? Гэдэг чинь бас одоо айгуу чухал байдаг бах нэ. Юу мэдэгдэж эхлэх нэ, тэ? За тэгээд дараагийн хүрд буюу одоо мэлмийн хүрд буюу яг хоёр нүдний одоо энэ цох орчмын энд ингээ байрладаг. За тэгээд энэ хүрд одоо итгэвчсэн хаалттай байх юм бол ямар зүйлсүүд тохиолддгоо гэхээр бид нар нэг юм харлахын одоо ингээд дандаа ингээд амьдралд ер нь ингээд сөрөг зүйлсүүд, сайхан зүйлсүүд ер нь аль аль нь байсан орчин тогтносоор байдаг. Цагаан одоо арга биелэг хүртэл цагаан хар гэдэг шиг ийм одоо зовлон жаргал ээлжлэн гэдэг шиг ийм байхад энэ бэлмийн хүрт хаалттай болохоор бид нар дандаа яадаг вэ? Сөргөө олж хараад. Сөргөө олж хараад тэрэндээ гомдлоод тэрэндээ гоншгоноод тэрэндээ ингээд таагүй зүйлсүүдийг одоо хин нэгэн хүн чиний өмнө байлаа гэхэд ажилчнаа ч юм уу нөхрөө ч юм уу өөр хүүхдээ ч юм уу те дандаа болохгүй зүйлсийг орж харж тэрэндээ стресстэй нервддэг. Тэгээд ирэхээр стрессэд нервдэд ирэхээр яадаг вэ гэхээр бид нар амнаасаа болохгүй зүйлсүүдийг гаргаж ид. Ингээд хоолон хүртэж давхар гэмтэж идэг, мэлмийн хүрдэнч гэмтэж идэг. За тэгэхээр мэлмийн урд ер нь яаж гэмтдэг вэ гэхээр бид нар таагүй зүйлсүүдийг харах гэж байна. Ер нь ингээд бүх юм айгүй учиртай. Би одоо өсвөр насны хүүхдэд байхдаа аимшигын кино үзэх, аимшигын зүйлсүүдэд их дуралтай тий, аимшигын зохиол их унших, тиймэрхүү юмаа дандаа ингээд бусдад ярих ч юм уу тий. Тиймэрхүү зүйлсүүдийг айгүй хийдэг гэсэн. Тэгээ бидний үеийн хүүхдүүд одоо ер нь отол мэдж байгаах ер нь бол ихэнх нь л тийм байсан шүү дээ тий. Тэгэхээр тэр яаж ийнэ гэхээр миний одоо мэлмийн хүртийг гэмтэж идэг. Би одоо бид нар ингээд зам ингээ гараа авчихад нэг хосол болцсон байна. Тэгэнгүүт хүү юу болчих яаж ийж бараг л хүн гэмтсэн байна уу машин яасан байна уу гэл ингээ хэрэгт орлаад машина удаашруулаад ингээ харах төдийд миний мэлмийн хүрдний энерги гэмтэж идэг байна. Тэр мэлмийн хүрдний энерги гэмтээд ирэхээр бид нар юм харлхан болоод ирдэг. Амьдрал гой зүйлсүүд, гой боломжууд ингээд те ингээ амьдралд ингээд сайхан зүйлсүүдэд асар их гарч идэг. Амьдрал боломжууд аяг гарч идэг. Тэгэхээр бид нар тэрийг яадаг вөхөр энэ бол боломжгүй, энэ бол худлаа. За наадах чинь лөөвөр, наадах чинь ингийн шүү, наадах чинь хулигтэй шүү, наадахандаа битгий идгээрээгээд маш гой боломжтой зүйлсүүдээс өөрийнх нь мэлмийн хүрд хаалттай болохоор энэ боломжуудыг алдчихэдэг. Магадгүй гайхалтай амьдралаа өөрчлөх тэр боломжийг хүртэл мэлмийн хүрдний хаалттай буюу тэр одоо бусдын одоо тэр нөгөө сэтгэлийн гүнлөө өнгөж харах чадваргүй энэ одоо хаалттай нөхцлөөсөө болоод амьдралаа гайхалтайгаар өөрчлөх энэ боломжийг хүртэл алдчихэдэг. Тийм учраас мэлмийн хүрдний энерги бол одоо маш чухал гэдэг байна. За тэгээд энэ хүрдийг одоо идэвхжүүлэхийн тулд ер нь бол одоо энэ хүрд маань юм ягаан өнгөтэй хүрд гэдэг. Тэгэхээр юм ягаан өнгийн эд зүйлсүүдийг илүү их хэрэглэх нь байна. За тэгээд энэ одоо хүрдийг идэвхжүүлсэн одоо тэр өнгийн жинс ногоонуудыг хэрэглэх нь байна. За тэгээд тарины нас ингээд оруулчих. За дээрэс нь хамгийн сүүлийн хүрд буюу одоо зулаа орой эсгээс одоо төв хүрээний зайтай буюу титэм хүрд. За нөгөө Америкчууд ингээд нэг юм энж сахиусан дэнгэр гэдэг энэ дээр нэг юм цаграхтай байдаг те. Яг тэр хэмжээнд юм оршиж идэг буюу сансар окторгуудтай холбогдож идэг хүрд гэдэг байна. За тэгэхээр энэ хүрд одоо гэмтэлтэй болоод ирэхээр бид нар яадаг вэ гэхээр сэтгэн бодох чадвар муу, тэгээ тарих толгой одоо сэрэг биш дандаа муу зүйлс толгоонд орж ирэх. Тэгээ бодлын хүчийн талаар бас
хүмүүс ихэнхэн мэдж байгаа ах, би ч гэсэн өмнө нь ярьж исэн бодлын хүч бол маш хүчтэй. Бодлын биед дээр битсэн бодол шууд биелдэг. Тэгэхээр бид нар яадаг вэ гэхээр яг энэ хүртгэнд бол дандаа таагүй зүйлсүүдийг бод. Дандаа муу зүйлсийг татчихдаг. Энэ болохгүй, энэ бүтэхгүй, тэ ийм юм тохиолдно. Би ингээл бүтлгүй чинь тэр ингээл угаасаа чинээ тэгнэ гэж юу байсан энэ гэл ингээд хүүхдтэй хүртэл ингээд нөхөртөө хүртэл, их нэртэй хүртэл, найз нөхөдтэй хүртэл дандаа болохгүй зүйлсийг одоо бодож харж ингэж хийж. Тэгэхээр энэ хүрд одоо яахаар одоо гэмтдэггүй гэхээр ерөөсөө шин содон зүйлс уншихгүй, сурахгүй, мэдгүй одоо нөгөө ямар ус өмхөрдөг билээ, тогтоол ус өмхөрдөг шүү дээ. Тэгэхээр урсгал ус шиг байх хэрэгтэй. Байнгын ном уншиж явах хэрэгтэй, байнгын шин сонин содон зүйлийг суралцж явах хэрэгтэй, сониуч байх хэрэгтэй, шин содон зүйл янз бүрийн одоо мэдээлэл юм гой одоо бол нийгэм их гоё болоод маш одоо сонирхолтой гой хувийн хөгжлийн сургалтууд, за ялангуяа энэ авра, энерги, за ингээл маш олон ингээд сонин содон сургалтуудтай одоо ингээд интернетээр ч тэр дээр одоо маш их явагдчихэ. Тэр энэ зүйлсүүдийг сониуч авах хэрэгтэй, тарих талгаагаа жоохон сэрэг болох хэрэгтэй, тарихаа жоохон ажилуулж авах хэрэгтэй. Тэгжиж энэ хүрд илүү итгэвтэй байна. Тэгээ сансар окторгоогоос энэ энергийг бид нэр авч яадаг буюу давхар үсээр дамжуулж бас сансар окторгоотой холбогдож энергийг авч яадаг байна. Тэгэхээр үс тарих толгой сэрэг байхын тулд ингээд үс бас гоё байх хэрэгтэй, цэвхэн байх хэрэгтэй, ширэлцэн, хэртэй ч юм уу те тарих толгойгоо угаахгүй удаан явах одоо юу гэдэг тослогдсон ийм одоо байвал бас энэ энергийн төвшөнд одоо орж ирж байгаа тэр энергийн урсгалыг бас хааж идэг байна. Тэр энэ үрдийг мэдэгтэй байхын тулд одоо энэ нийл ягаан өнгөтэй байдаг. Тэгэхээр одоо энд тарныг оруулъя. Тэгээд нийл ягаан өнгийн одоо юм малгай, за эсвэл энэ дээр юм хавчаар зүүх, обручиг зүүх те. Тэр юм нийл ягаан өнгийг одоо байна. За тэгээд нийл ягаан өнгийн одоо усан үзэн те жимс ногоонуудыг бас хэрэглэх нь байна. За тэгээ дээрэс нь энэ хүрдийг одоо итгэвтэй байлгахын тулд одоо шин соргог зүйлийг одоо сурч мэд. Тэгээ итгэвчээд ирэхээр одоо амьдрал бас л гоё гайхалтай зүйлсүүд гараад. Нэг тарих толгой сэрэг юм сэргэлэн цовоо ингээл юм сэтгэн бодох чадвартай ингээл за энийг яаж ингэж зохицуулах вэ гэвэл надад ингээл зохицуулж яачтай гэл ингээл нэг юм аргыг олчдөг ийм хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүс яаж яах гэхээр титэм хүртний энерги сайтай сансар окторгоогоос чөлөөтэй энерги авч чаддаг ийм одоо хүмүүс байдаг бах нэ. Тэгэхээр ер нь бол энэ хүрт бол ер нь нээлттэй бол нөө гэгэрлийн төвшин рүү ороо авчдаг. Ер нь ингээд одоо гүнзгий бясалгагч нар тий за тэгээд ийм йогоор хичээллэгсэд одоо бусдыг хардаг сэтгэн бодог ингээд нэг юм оюун бодол нь өөр болчдөг байхгүй да. Одоо юу гэдэг ийм одоо зүйлсүүдийг бодож болохгүй гэхээр хүний бодол зэгцрээд ирэхээр одоо харах үнцөв, ярих, тэгээ бусдад нөлөөлөх ингээ бүх юм өөрчлөгдөд ирдэг. Тэр эдгээр бол яадаг вэ гэхээр хөвчлөг гүнзгий одоо гэгэрлийн төвшин рүүгээ орж байгаа ийм хүмүүсийн титэм хүрдний энерги одоо улам итгэвчээд ирдэг байх нэ. Тэгээд энийг бас ингээд 7-7 хоногийн мөчтгөөр бас үндэсгүүр цөөр хөрд идэр гэдэг. Хүн 1-ээс 7 нас хүртэл хүний үндэс хүртний итгэвчилд явж идэг буюу 7 насн дээрээ бид нар амьдралын тэнцвэр суурэ олж идэг. Энэ үедээ өндөрс одоо 7 хүртэлх насны хүүхдүүдийн үндэс хүртний илүү итгэвчж ирж байгаа учраас энэ одоо хүртэн дээр нь анхаарсан тий одоо зүйлсүүдийг хэрэглүүлэх нь жимс ногоог өгөх нь. За тэгээ 14 хүртэлх наснда бид нар яадаг вэ гэхээр одоо юу одоо бэлгийн бойлчлтын одоо үе буюу за 2 дугаар хүрд буюу бэлгийн хүрдний итгэвчилд явагдчихэдэг байна. За тэрнээс одоо 21 нас хүртэл бол одоо яг хүний одоо ажил амжилт те орлого мөнгөний хэмжээ энэ нийгэмд ямар байр суурь эзлэхий хэр одоо байр суурь одоо нэг сургууль соёл төгсөөл ямар мэрэгжил эзэмших үү гэд нэг хүмүүсийн яг нэг юм өөрийнхөө одоо хүсэл сонирхлоор сонгож байгаа мэрэгжил нь тухайн хүний орлогыг тодорхойлж идэг буюу энэ үрдэгтвчээдэг. За тэгээд 27 нас буюу 28 нас хүртэл бол бидний одоо нөгөө зүрхэн хүрт одоо буюу ногоон тий зүрхэн хүрт маань итгэвчиж эхэлж байдаг. Зүрхэн өөр одоо энэ насандаа ингээд яг чихэн сэтгэлээсээ юм бусдыг хайрлах юм ямар чухал юм тий зөвхөн өөрийгөө л хайрлах биш бусдыг хайрлах нь ямар чухал юм гэдгийг бас одоо мэдэрч эхэлж байдаг. Энэ насны хүмүүс бол энэ хүртний итгэвчил бол айгүй хүчтэй явагдаж байгаа учраас
энэ одоо хүрдийг идэвхжүүлэх тийм зүйлсүүдийг илүү хэрэгжилж байгаарэ гэж зөвлөмөр байна. За тэгээд тэрнээс одоо дээшээгээ 36 тий 36 хүртэл бол хоолой хүртний энерги буюу яг одоо чиний нийгэм дэслэх байр суурь чи бусдад өөрийгөө илэрхийлж чадчихэв нү яг энүүгээр итгэвчиж эхэлж байдаг. Тэгэхээр ерөөсөө яаж юм гэхээр энэ одоо хүрдний одоо яг эдийн насныхан бол юм хоолой хүрдний энерги дээр илүү анхаарч зүгээрээ тий яг энэ үед бол хүний орлогын түвшин одоо эд баялаг тогтцсон орлогон тогтцсон юм байх хэрэгтэй байдаг. За тэгээд дээшээгээ буюу мэлмийн хүрт буюу 40-с дээш наснд одоо хүрээд ирэхээр бид нар яаж юм гэхээр 40-с дээш нас одоо 30-эдээс 41 насны хооронд байгаад байгаа шүү дээ. Тэгээ мэлмийн хүрт гэдэг тэрхээр ингээд амьдралын ер нэг юм 40 гараал те амьдралын ингээд нэг юм сайн муу ялгаад бусдыг заавал зөв буруугаар шүүхэн зөвөө тэгээ бусдыг юмтай сайхан талуудыг олж харах нь ямар ашигтай байдгийг бэ тэр гэсэн итгэвчлүүд бүр ингээд нэгдээд эхэлж идэг. За тэгээд 49-оос одоо наснаас дээшээгээ болоод ирэхээр бидний одоо сансар авторгуудаа олддог буюу одоо зулаан хүрт буюу одоо титэм хүрт итгэжээд ирэхээр бидний одоо сэтгэн бодох чадвар одоо нөгөө одоо ухаарлын түвшинд орж чаддаг бахны. Тэгэхээр ийм одоо хүртүүд маань хүрлийн насны онцлог дээрээ хүртэл ийм чухал одоо байр суурийг эзэлдэг ийм одоо чухал ач холбогдолтой байдаг учраас энийг заавал насны хэрэглэнүүдэд итгэжүүлэх бол биш шүү. Манайхан ер нь одооноосоо ингээд 7 хүртний итгэвчил тэнцвэртэй байдлыг байнгын аваад энерги засаад 7 хүртээ нэгээд интернет YouTube-ээр одоо чакра цэвэрлэх эдэргээд YouTube дээр айгүйх айнууд эдэр байдаг. Яг 7 хүртний таринтайгаа айнууд эдэг. Тэн дээр ингээд бясалгаж ингээд суугаад яг ингээд хүрдүүдээ мэдрээ тэр өнгүүдээ мэдрээд ингээд 3 минут бичлэгүүд авих байдаг. Тэгэхээр тэр бичлэгүүдийг ингээд 7 хүртээ нэг юм бясалгал одоо энэ аавра засал за тэгээд энэ лаа асааж энэ хүрдээ идэвхтэй болгох за тэгээд лаа асахтаа давхар одоо мэлмийн хүрдний гэмтэл илүү бага бол мэлмийн хэсгийн лагийн давхар ингэж өнгөөр нь оруулж тавих өдр гэсэн зан үйл юм жижигхэн зан үйлдүүдийг ингээ хийгээд амьдралд ийм гайхалтай гоё юм өөрчлөлтүүд гарах байдаг шүү. Түүнээс бол бид нэг ингээ юмыг юм хүн төвшнөр хараад идэх те. За би ингээд ийм сайн хүн болохын тулд би ингээх ёстой. Зүгээр чи сайн хүн байхын тулд чи өөрөө зүг байх ёстой. Зүгээр тэр нэг юм амнаас гарч байгаа үгээ хэмжихад биднэрт одоо ямар чухал те бэдгийн бусдыг чин сэтгэлээс хайрлах нь зүрхэн хүртний энерги биднэрт буцаад ямар одоо боломжийг авчиртын эдэр гэдэг иймэрхүү зүйлсүүдийг ингээ мэдээд амьдралдаа ингээд хэрэгжүүлээд ингээ хүмүүс бясалгалт яваад гоё боллоо гэж ярьдаг. Тэгвэл бясалгалт яваад гоё болохоос илүү амьдралаа тэр чигээр нь бясалгал болгоод өөрөө ярьж хэлж байгаа бодож санаж байгаа тэгээ гаргаж байгаа үйлдэл бүх юмаа хянаад тэрийг ингээм амьдралдаа хэрэгжүүлээд жижиг идж байгаа хүнсээ ч анхаарад идж байгаа өмсөж байгаа хувцсандаа ч анхаарад эдэлж байгаа чулуундаа ч анхаарад эд баялагтаа ч анхаарад тэ хэрэгжилж байгаа тэр нөгөө үнэт чулуу үнэт эдэлтэй ч анхаараа явах юм бол бидний амьдралд одоо энергийн түвшин дээшлээд ирэхээр хүн ер нь бүх юмс энерги тагаа шүү дээ тийм энергийн түвшин дээр зүйлс дээр одоо бидний энэ хөөцөлдөд байгаа энэ мөнгө энэ аз жаргал энэ намжилт гэдэг зүйл маш олон хүмүүс араас нь хөөцөлдөж яадаг учраас эдгээр бол маш энергичсэн энергийн түвшин маш өндөр болсон мэт. Тэр ийм энергийн түвшин өндөр болсон зүйлс энергийн түвшин унтсан зүйлс хүн дээр ерөөсөө ирдэггүй. Хүрдний гэмтэлтэй хүн дээр ерөөсөө ирдэггүй. Цаанаасаа өгөгдөл нь энэ өндөр энергитэй учраас өндөр энергитэй хүнлүүгээ татагдчихдаг буюу мөнгө араас нь одоо ингээл байнга л амжилт дагуулдаг явждаг байнга л эд баялагаас тасрахгүй явж идэг тийм хүмүүс байд. Тэд нар ядгүйхээр угсаал энергийн түвшин нь амьдралыг харах өнцг нь юмд хандж байгаа хандлага нь тэр одоо хүрдэн байнгын идэвхтэй буюу тэрийг одоо жагаагаарч тэр мэдгүйгээрээч тэрийг итгэвчүүлээд явж идэг хүмүүс гэдэг байна. Мах руу хөдөлмөрлөлөдөг, зүтгэлэдэг станараа би ингээ те сайн хүн штий би өгөнцтэй хүний сайхан сэтгэл штий би хүнд муу юм сандгүй гэдэг хэрнээ ямар нэгэн хүрдэн хаалттай болоод тэгвэл орлогын буюу мөнгөний хүрдэн хаалт болохоор мөнгө нь орж ирдэггүй. Тэ зүрхэн хүрдэн хаалттай болохоор бусдаас тэр гоё хайр нь ирдэггүй. Иймэрхүү зүйлсүүд бол хүмүүстээр маш их ажиглагдчихэдэг. Тэгээд над дээр ч гэсэн энэ зүйлсүүд одоо тулгараад одоо би ингээд маш их хөдөлмөрлөөд би ингээд тахад яагаад миний юм болохгүй байгаа юм гэдэг зүйлийг сониучхан те энэ зам маань намайг энэ одоо
аавраа энэ энерги, энэ долоон хүрт гэдэг зүйлийг судлахад хүргэсэн. За тэгээ би энийг өөрөө ингээ амьдралдаа хэрэгжүүлээд эхлэнгууд надад ямар гайхалтай өөрчлөлт гарч ирж байна. Надаас юу мэдрэгч байна. Энэ надад мэдрэмжийг мэдрээд ирэнгууд энэ бол үнэхээр байдгийн байна. Энэ үнэхээр үйлчлдэг юм байна. Энийг маш олон хүмүүс мэдээсэй гэсний үднэс энэ видеог бас одоо хийж та хэдтэй хүргэж байна. Тэгээд та хэд маань илүү одоо дэлгэрэнгүй мэдээллийн одоо сургалттай мэдээллийг авах юм бол бас холбогдоод одоо миний бас өөрөө явуулдаг сургалтанд асуух боломжтой байдаг шүү. За тэгээ өнөөдрийн сэдв маань ингээд 7 хүртний талаар байлаа. Тэгээ та хэд маань энэ 7 хүртийг мэдэж авснараа амьдралдаа заавал хэрэгжүүлээрэй. Нэг удаа хэрэгжүүлээд, нэг сар хэрэгжүүлээд бити хаяарай. Тэгээ байнгын хэрэгжүүлж, байнгын өөрийгөө идэвхжүүлж байх нь маш чухал байдаг юм шүү. Энийг яг юм дадал зуршил болгоод үр хөвгттэй ч гэсэн дадал болгож ийм удамшуулаарай гэж би бас та хэдтэй хэлмээр байна. Тэгээ хүн өөрөө хүчрэхэг, хүн өөрөө бурхан, хүн өөрөө энергийн түвшин маш өндөртэй учраас хин нэгэн одоо юмны сөрөг энергийг өөрөө арилгах хүчтэй байдгийн шүү. Тэр хүчиндээ өөрөө итгэхэд өөрөө өөргөө засаад өөрөө өөрийнхөө амьдралыг өөрчлөх биднэрт боломж байгаа шүү. Тэгээ цөмөр амжилт тусья. Тэгээ заавал хэрэгжүүлээрэй.